Дэлхийн монголчууд танин мэдхийн нэвтрүүлэг. Их Монгол улс байгуулагдсны 810 жилийн ой зориулсан Дэлхийн монголчууд цоврал нэвтрүүлгийг хүлээн авч сонсноо. Эрхэм сонсогчдоо, та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Их мэндийн хөрөг хөтөлбөрийн хүрээнд Талын Дуугаараа радиогийн Дэлхийн монголчууд цоврал нэвтрүүлгийн анх дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ нэвтрүүлгийг манай радио сэтгүүлч, судлаач, орчуулагч, Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Сүрэн Жуугаатайгаа хамтран та бүхэндээ сонсох гэж байна. За, энэ сайхан нэр Дэлхийн монголчууд гэдэг энэ утга ухагдхууныг боддоггүй, үүнд омөгчдгүй, бахархдаггүй ийм монгол хүн байхгүй гэдэгт бид итгэлтэй байна. Энэ сэдв хүн болгонд хамаатай, монгол хүн бүрт хамаатай, монгол хүн бүр сонсох ёстой ийм нэвтрүүлэг гэж ойлгож бид одоо та бүхнийг нэвтрүүлэгтээ урьж байна. За, Сүрэн Жуугаа, сүүлийн үед ер нь Монгол туурхтан, хамаг Монгол гэдэг энэ үгнүүд, энэ ойлголтууд их хүчтэйгээр монголчууд бидний дунд яригдж байна. Энэ цаг хугацааны нэг юм байх ёстой зүйл гэж та ойлгож байна. Үүнд юу шалтгаалж байна? За, таны асуултанд хариулахаас өмнө эхлээд өнөөдөр дэлхийн олон оронд, дэлхийн өнцөг булан бүрт, дэлхийн хуурай газар болгонд амьдарч аж төрж байгаа хамаг монголчуудаа, язгуурын монголчуудаа, ялангуяа өвөрлөгч монголчуудаа энэ сайхан хавар ирж байгааг тохиолдуулаад мэнд дэвшүүлье. Та бүхэн сайхан хаварж иж байна уу? Аз жаргалтай сайхан амьдарцгааж байна уу гэж та нарын амар мэндийг асууя. За, таны асуусан тэр дэлхийн монголчуудын тухай асуудал бол өнөөдөр зөвхөн монголчууд дотор дээггүй, ерөөсөө нь дэлхийн хүн судлалын энэ их өргөн цар хүрээтэй ойлголтод бол нэлээд тийм тодорхой томруу энэ явах тусам бол энэ хүн төрлөختний түүхэнд монголчуудын оруулсан асар их гарамгай гавьяа байна. Хажуугаар нь бол энэ хүмүүнлэгийн түүхийн энэ үе залгаа болгон дээр, энэ холбоос бэлчээр болгон дээр монголчууд бол асар их хийг бүтээж, бүхэл бүтэн соёл иргэншлийг бий болгож, нүүдлийн соёл иргэншлийг үүдэн бүтээгч нь манай монголчууд юм. Тэгвэл өнөөдөр энэ соёл иргэншил бол дахин дэлхийд дахины анхааралд орж байна л дээ. Өөрөөр хэлбэл пандан аж үйлдвэр жижигсэн хөгжил, ялангуяа энэ орчин үеийн өндөр технологийн хөгжил бол энэ хөгжил нь хүн төрлөختөнд ихээхэн ач тустай боловч хүн төрлөختний оршин тогтнолд бол зарим талаар санал хэлж байна. Энэ их механикчсан ертөнц тийм ээ. Өөрөөр хэлбэл хүн энэ аж үйлдвэрлэл явах тусам байгалаасаа уг гарвлаасаа тэр хэмжээгээр холдож байна. Тэгэхээр тэр хүний тэр байгальтай хамгийн ойрхон, байгальтай халгүй, энэ орчлон ертөнцид гэмгүй, устгаж бүрлэгэхгүй амьдардаг хамгийн тохиромжтой соёл иргэншил бол нүүдлийн соёл иргэншил дээ. Нүүдлийн соёл иргэншлийг бол хөтлж ирсэн. Өнөөгийн цагт хүргэж ирсэн. Өнөөч гэсэн тэрийг аваа залгаад явж байгаа бол монголчуудаа ганц манай энэ халах монгол төдийгүй ер нь дэлхийн газар бүрээд сууж байгаа монголчууд бол мөн тийм хөвшлээ гол төлөв баримталж байна. Дунд дааз бол тэр чигээр тийм ээ. Хятадын арбан мужууд байна шүү дээ. Арбан мууж өөртөө засах оронд монголчууд сууж байна. Энэ тоо бол сүүлийн үеийн баримтаар бол хэдэн 10 саяар тоологдох болж байгаа гэсэн ийм сулгааны дүн гарч ирж байгаа л дээ. Тэгэхээр монгол судлал, монголчуудын хүн төрлөختний түүхэнд оруулсан хувь хандив, энэ эзлэх байр суурь, өнөөгийн нийгэмд монголчуудын эзлэх байр суурь бол миний бодоход бол нэх доошоо ороод нэх тийм захад гарцсан юм бишээ. Энэ хүн төрлөختний түүх явах тус маань монголчууд руу эргэж харж, монголчууд руу их тийм ер нь шуудхан хэлэхэд энэ хүн төрлөختний энэ хүчрхэг салбар энэ бол зүгээр ч нэг тийм үндэстэн угсаатан төдийгүй энэ бол ер нь орчин цагийн хэлээр бол супер угсаатан шүү дээ.
Тэмээ супер угсаатан гэдэг. Өөрөөр хэлбэл Оросын холбооны улсч гэдэг юм уу, бүгд найрамдах хятад ард улсч гэдэг юм уу, энэ улсуудыг чинь өднөөгийн энэ хөгжилд хүрэхэд хамгийн их гар бие оролцож гарамгаа байгуулсан нь манай монголчууд гэдгийг хаанаа хүлээн зөвшөөрсөн. Энэ тухай сүүлийн үед бол одоо ном судраас өгсүүлээд хяно жүжиг энэлүү их хандаж байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас манай монголчуудын тухай, монгол судлалын тухай, Монголын өнгөрсөн бөгөөд өдгөөгийн одоо энэ түүх, энэ аж төрөл амьдрал бол дэлхийн хүмүүнлэгийн судалгааны нэг гол одоо цэг, нэг гол төв болж байна гэж хэлэх хэрэгтэй баха. Хоёулаа дэлхийн монголчууд гэдэг энэ үгийн ухагтхууныг хэрвээ тодорхойлвол ер нь дэлхий дээр байгаа нийт монголчуудын тухай танилцуулбал юу гэж хэлэх вэ? Дэлхий дээр бол одоо хамгийн олон оронд, хамгийн одоо өргөн уудам нутагт, хамгийн урт удаан хугацаагаар тархаж амьдарч байгаа энэ супер үндэстэн бол монголчууд байна л да. Бид мэдэн тийм ээ, Вьетнам, 2 Вьетнам гэдэл байлаа, 2 Солонгос гэдэл байлаа, 2 Герман гэдэл байлаа. Энэ чинь бол хоёрхан хуваагдсан байна шүү дээ. Манай монголчууд бол одоо 3 оронд наазах нь 6 хэсэгт хуваагдсан байна юм шүү дээ. Одоо Оросын холбооны улсад гэх чинь одоо Халимаг, Бурят, Тува, манай одоо Монгол балгалмтанд байгаа манай монголчууд, дээр нь өвөр монголчууд, хөхнөөрийн монголчууд, энэ Шинжаан энэ төр байгаа чи яг нэлэнхүйд нь бол хятадын монгол гэдэл явчихж байгаа юм л да. Тэгээд тооцоход бол дэлхийн энэ Оросын холбооны улс, Монгол улс, найрамдах хятад ард улсын нутагт үнэн дэм болвол хамаагүй тийм томоохон хэсэг бол 6 хэсэгт хуваагдаж амьдарч байна. 6 хэсэг хуваагдаж амьдарч байгаа өөр үндэстэн дэлхий дээр хаач байхгүй. Зүгээр яг бай тэр Африкийн хар арьснууд бол тэгээд боолуулах нь боолуулууд энэ хэдэн мянган жилийн түүхэнд тэгээд Европод, Америкт ингээд л Африк төр чигээрээ тэднүүд бол ердөө хар арьснууд юм шүү дээ, тийм ээ. Манай монголчуудыг энэ 6 том хэсгээс гадна ястан одоо овог аймгаар нь тоолох юм бол тоолоод барагдахгүй юм шүү. Нууц төвчөн дээр 70-80 Монгол энэ янз бүрийн уран хаагаас өсвөлдээд л одоо тэр торгууд моргууд тэгээд л ойн иргэд энэ төр гээд ингээд өөрөөр хэлбэл монголчууд тархсан хэмжээгээрээ тийм олон ястан болж хувирсан. Тэр байтугай би нэг юм дээр их бахархна гэдэг юм уу, дотроо их сайхан надад их сайхан санагддаг юм те. Дэлхий дээр монголчууд бол үнэндээ 10 өсөг зохиож хэрэгэлсэн ард юм байна шүү. 10 өсөг зохиож хэрэгэлсэн тийм ээ. Тэгэхээр чин энэ хүмүүнлэгийн түүхэнд, соёл иргэншлийн түүхэнд, угсаатнуудын одоо энэ соёлын түүхэнд бол ийм 10 өсөг зохиож ээлж дараалан хальж сольж хэрэгэлсэн ардам бол байдгүй юм л да. Хятад улс гэхэд 5,000 жилийн соёл иргэншлийн түүхэндээ бол ганцхан хаан цаг гэдэг тэр одоо үсгээ хэрэглээд 2-3 удаа шинжил хийгээд ингээд одоо хүртэл хэрэгжилж байдаг. Монголчин манай уйгурчин монгол үсгээс авахуулаад өнөөгийн энэ хэрээл үсэг хүртэл биднүү чинь 10 үсгээр бичсэн. Али соён үсэг, тоод үсэг, дөрвөлжин үсэг, тэгээд дээр нь одоо халимгууд бас өөрийн үсгтэй байна. Бурядууд өөрийн үсгтэй байна. Энэ Сичуан дахь монголчууд бол бас өөрийн үсгтэй. Ингээ 10 үсэг ээлжилж халж сольж хэрэгэлсэн ард түмэн бол дэлхийн ертөнцид байх. Өөрөөр хэлбэл энэ би нэг юм боддог те, хүн гэж амтнаас бол одоо хүнийг авч явдаг хоёрхан юм байдаг л да. Нэг нь бол одоо тэр уураг тарих байна. Нэг нь бол булчин шүрмэс. Дэлхий дээр хамгийн хүчрэх булчинтай нь бол монгол хүн юм. Дэлхий дээр баг үндсэндээ хамгийн одоо ийм хүчрэх оюунтай ардтан бол бас монголчууд байгаа юм. Хамгийн харамсалтай нь бол энэ өнгөрсөн одоо олон зууны мянганы туршид энэ одоо их нүүдэлчин гэдэг чинь үргэлж нүүж сууж явдаг тийм ээ. Одоо хальж, сольж, дайм байлдаан, зовлон зүдгүүр өөрөөр хэлбэл түүхийн цусан замыг туулж явхад бол хадгалж авч үлдснээс нь өргөдөж хоцорсон үнэхээр их байдаг л да. Тэрнээс Монголын ард түмэн чинь бол зүгээр л одоо нэг хон хариулаад л мөр унаад явдаг ийм байгаагүй. Асар их түүх судар сурвалж зохиосон. Асар их одоо энэ өнгөрсөн цагийн ялангуяа дунд зууны үеийн түүхийг чинь Монголын түүхээр л төлөөлүүлдэг байхгүй юу. Тийм учраас манай монголчууд бөө бүхий дэлхий дээр байгаа баа бүрний монголчууд гэж хэлнэ. Тийм ээ. Баа бүрэн гэдэг нэг сайхан үг байна. Монголын нууц төвчөн дээр баа бүрэн гэж.
баа бүрэн гэдэг бол бүхнийг багтаагаад намааг чамааг түүнийг бүхнийг багтаагаад хэлхийг баа бүрний гэж байна. Орчин цагийн монгол хэлээр бол бид бүхний гэсэн үг ээ. Өөрөөр хэлбэл биднуудын дэлхийн хүн төрлөختний түүхэнд бол асар их одоо өөрийн түүх судраа ёстой бүхэл бүтнээр нь 90 100-ыг дамжуулаад бишиж үлдээсэн ард түмчин Монгол байна шүү дээ тийм ээ. Одоо тэр эртний грек ромын Одиссей, Илиада Одиссей гэж одоо энэ хүн төрлөختний түүхэнд үлдсэн гарамга эртний грек ромын үеийн Европын соёл иргэншлийг бол тэнд бол бичсэн тийм ээ. Тэр үндэ бол хар тэнгист байлдсан байлдааны явдлыг бичсэн ийм түүхэн одоо бол судар юм л да. Гэтэл монголчууд 13 дугаар зууны үеийн тэр аж төрөл амьдрал дайн байлдаан тэмцэл оршин тогтнол мөхөл мандал бадрал бүхнийг багтааж бичсэн агуу их Монголын нууц төвчөө гэдэг гайхамшигтай судартай юм байна шүү дээ. За Оросууд гэхэд яг одоо тэр Игорийн цэргэлсэн тууж гэж энэ Оросын эртний уран зохиолд бол их гол байр эзэлдэг юм л да. Тэр бол зүгээр яруу найргаар бичсэн түүлсийн зохиол. Дайн байлдааны тухай, баатарлагын тухай ийм юм байгаа. За яг бусад дэлхийд нэрд гарсан энэ судар сурвалжууд дотор чинь дэлхий дээр хамгийн алдартай нь бол одоо тэр Библи байна да. Христосын шашны тэр мөрийн хөтөлбөрөө Библи гэж байна. За яг дараа нь тэр шин хуучин гэрээ гэдэг ингээд байна. Мусульманууд бол Коран гэдэг юм байна. Коран судар бол мусульманчуудын хувьд бол баг одоо гам нас зүрхэн гэхдээ энэ үндэстэн томоохон үндэстнүүд чинь бол өөрийн гэсэн тийм судар сурвалжтай. Тэгтэл тийм гарамга үндэстний түүхийн судар бол тийм олон үндэстэнд байхгүй шүү дээ. Супер үндэстнүүдэд байна тийм ээ. Одоо хятад гэх чинь бас л супер үндэстэн тийм ээ. Хятад бол тэр шижи гэж байна шүү дээ. Түүхэн тэмдэглэл. Энэ 2-3 мянган жилийн өмнө тэр хятадын агуу их дүүгч Симачиан гэдэг хүний бичсэн шижи буюу түүхэн тэмдэглэл гэдэг энэ судар бол ерөөсөө энэ суурин үндэстний Евразийн суурин үндэстний бүхий л түүхийг бол 3000 жилийн өмнө дэрлсэн. Өнөөдөр ч хүртэл тэр үнэ хүндээ алдаагүй тэр их ач холбогдолтой хэмээр байгаа юм л да. Тэгээ ингээд бүтээсэн юм. Энэ би бол сая ингээд зөвхөн энэ том үндэстнүүдийн мөрийн хөтөлбөр болсон энэ юмнуудаас ярьж байна. Энэ одоо судар бичиг энэ эртний энэ юмнаас ярьж байна. Тэрнээс эдгээр үндэстнүүд чинь үндэстэнтэй тус тусдаа нь өөрийн гэсэн гарамгай соёл иргэншлийг бүтээсэн тийм ээ. Зарим нь одоо хандаа нүүлийн соёл иргэншил гэдэг чинь Төв Аз, Дундад Аз, Зүүн Европ Хятадын умард нутаг шар мөрнөөс хойшоо энэ бүх газар нутагтэр энэ соёл иргэншил хэдэн мянган жил оршин тогтносон. Өнөөдөр ч гэсэн энэ соёл иргэншлээсээ бол одоо бүрмэсэн холдож хүн дээрээ байна. Эргээд хүн төрлөختөн болвол энэ нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь жинхэнэ хүн оршин тогтнох байгальтайгаа зэрэгцэж орших энэ үндсэн арга нь энэ юм байна. Одоо өөрөөр хэлбэл энэ орчин үеийн аж үйлдвэржсэн явдал нь сүүлдээ бол энэ чинь баг зарим тохиолдолд нэгэн тонон дээрэмдэж амьдрдаг ийм 90 100 ирж байна шүү дээ тийм ээ. Бид нүдэрээ харж байгаа шүү дээ тийм ээ. Байгалийн дээд зэргээр сүйтгэж байгалыг сүйтгэх гэдэг чинь үнэндээ хүн өөрөө сүрхийн эхлэл байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөөсө байгальтайгаа хамт тэр тэнгэрээс нь хур ороод газраас нь өвс ургаад тэгээд мал нь өсөө тэрийгээрээ говцсгонор хийж өмсөөд хоолунд идээд сүүсалийн аваад мал болгож унаад юмдан хэрэглээд ингэх чинь бол жинхэнэ одоо сонгодог одоо орчин үеийн залуучуудын хэлээр бол жинхэнэ ориг амьдрал юм байна шүү дээ. Хоёулаа Монгол хүн гэдэг энэ ухагтхууныг бас нэг тайлбарлал бол юу гэдэм бие махбодын хувьд оюун санааны хувьд тийм ээ чухам бусад энэ үндэстэн ард түмнүүдээс юугаараа чухам онцлог юм бэ? Монгол хүн гэдэг бол за би жоохон баримт түших хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр цэжний бангаар одоо хандаа манай Монгол хүн л хамгийн агуу гэдээ байх чинь бол бас тийм ээ сонсож байгаа хүнд энэ их л одоо хамаагүй юм ярьдаг хүн байна да гэж боддог. Монголын нууц төвчөө юу гэж эхэлдгийг монгол хүн бүхэн мэднэ тийм ээ. Тэгээд тэнгэрээс заяад төрсөн бүртчон гэргий гоомарлыг хамт тэнгис хаталж ирээд бурхан албан уулнаа нутаглаж бат цагаан гэдэг үгүүн төрүүллээ гэж эхэлдэг л дээ. Би бол яг үг үгээр нь биш үндсэн утгаар нь хэлж байгаа. Тэгэхээр энэ бол энэ дэлхийн энэ монгол судлаач эрдэмтдийн бас одоо их хамгийн их анхаарал татдаг нэг юм байна шүү дээ.
Юу гэвэл тэнгэр заяат гэдэг нь юу гэсэн? Зүгээр тэнгэр заяат биш үү? Дээр тэнгэрээс заяат гэж эхэлж байгаа. Манай одоо хүртэл гарсан нуус төвчөөнүүд бүгд дээд тэнгэр гэсэн байна. Яг хятад их дээр юм. Миний одоо шинээр буулгасан Монголын нуус төвчөөн дээр би тэр дээр тэнгэрээс дээр тэнгэр. Мэдээж доор тэнгэргүүч гэсэн үгийн хувьд бол дээр тэнгэрээс заяат төрсөн гэж. Тэгээ энийг одоо янз бүрээр тайлбарлаж байна л да. Зарим нь энийг чи ер нь энэ хар гаригийн улсуудын монголчуудыг чи буулгасан биш үү? Дээрээс. Тэгээ тэр нь ч юу юм бэ тийм ээ? Ихтэл заяа төөрөг хүний одоо үндэстэн угсаатны одоо тэр тэнгэрлэг хувь заяа гэдэг юм болвол одоо ер нь бүгдээр л тэнгэр заяат байна. Хятадын хаад чин бүгдээр энэ манжин хаад чи бүгдээр нь тэнгэрийн хөвгүн л гэж. Тянз гэж хэлдэг хятадаар. Ягаад тэднүүд тэгж тэнгэрийн хөвгүүн гэж хэлдэг ихлээр зэрэг тэднүүд тэр хятад хан үндэсний тоtem нь бол луу хан гард хоёр байдаг. Луу хан гард хоёр бол хоёулаа тэнгэрийн амтан. Гэхдээ яг амьдрал дээр лууч гэж юм байхгүй, хан гард гэж ууч байна. Энэ бол хүний санаанаас урган гарсан энэ хийсвэр сэтгэхгүй үр дүн. Харин манай монголчуудын тоtem бол чон буу хоёр. Энийг бол сүүлийн үед одоо ингэж тайлж байгаа юм л да. Чон буу хоёр эвцээд дундаас нь хүн гарна гэдэг бол энэ бололцоогүй шүү дээ тийм ээ. Биологийн хувьд энэ чинь гений хувьд ямар ч бололцоогүй. Чон сувгийн эрэгтэй хүн, бууг сувгийн эмэгтэй хүнтэй нийлж суугаад тэнгис хаталж ирээд одоо манай энэ бурхан уулд нутаглаад ингээ гарлаа гэж. Өөрөөр хэлбэл би ингээ боддог юм л да. Энэ Монголын нууц төвчөөныг зохиосон хүн болвол агуу их тийм генийн тийм ээ удмын сангийн одоо их тийм гарамгаа эрдэмтэн хүн тийм ээ дээр нь энэ бол тийм домог зүйд бол гарамгаа хүн байна л да. Өөрөөр хэлбэл манай Монголын нууц төвчөө бол домогоор хэлдэг юм л да. Домог нь явж байгаа дундаа хаанаа хүрээд үнэн түүхтэйгээ нийлж байгаа тэр нь бол тийм ээ хоёр юмыг холбож оёод энэ хаана холбосон гэдэг нь мэддэхгүй тийм уран гартай хүн байдаг шүү дээ. Монголын нууц төвчөө зохиосон хүн бол тийм уран ухаантай. Тэ. За тэгэхээр юу ч гэсэн манай монголчууд бол дээд тэнгэрээс заяас зүгээр нэг хар толгойтой хүн биш гэдэг байна шүү дээ. Хар толгойтой хүн энэ орвоо ертөнцөөр дүүрэн байна. Тэр өснө хар боловч тэр дотортлын тэр өөрөг тарих нь бол гарамгай хүчрэх хүний нэг төрөл бол монгол юм. Монголчуудын түүхийг бид өнөө хүртэл үнэндээ их л цаа талдаа бол мянган жилээр авч үзсэн. Энэ одоо Монголын нууц төвчөөн дээр Чингис хааны дээд үеийг чи нэг 10 хэдэн үеэр ичиж явж байгаа. Тэгээд Хабал хаан, Хорлол хаан гэдэг ингээд тэгээд Чингис хааны та ингээд залгаа явуулсан байдаг л да. Тэгэхээр сүүлийн үед одоо энэ түүхийн судалгаагаар бол одоо сүүлийн үед гарсан ном судраас үзэх юм бол Монголын түүхийг бол 20-30 жилээр урагшлаа. Чингис хаанаас өмнө дахиад 30 мянган жил гэж боддоо. Тэгэхээр энэ чинь ямар нэгэн саяхан төрсөн нэрээ хөөгч үндэстэн биш юм байна шүү дээ. Энэ бол одоо энэ хүн төрлөختөн гэдэл байсан цагаас л энэ түүхийг бүтээж, мөнхөж, мандаж ер нь монгол хүн үүссэн цагаасаа бол түүхийн элдв эсийн одоо тийм учааг туулж өнгөрсөн боловч яг одоо ягтаад мөхөөд ингээд бүр арган тасарсан тийм явдал бол энэ 30 мянган жилийн түүхэнд гараагүй юм байна. Одоо хандаа энэ эртний хүннүүгээс үүссэн 5 том салаа салбар байдаг үе дээр бас нэг ярьж байсан шиг санана. Тэрнээс хоёр нь бол одоо огт байхгүй. Устдал болчихжээ. Манжнар. Хятад Монголыг 276 жил чин гүрэн байгуулж одоо дарлсан гэхүү одоо ноёрхсон гэхүү. Энэ үндэстэн өнөөг болоход үнэн хэрэгтэй алга болжээ. Бас тэр манай толлын 907 онд улс байгуулж хүчрхэгжсэн Кидан Ляо гэдэг улс байгуулаад энэ хэдэн зуун жил энэ Төв Азийн хатхаад одоо гэж ноёрхож байгаад одоо Кидан хүн гэж дэлхийдээ байхгүй. Гэтэл Монгол хүн хичнээн одоо нэг тийм нэг үг байдаг юм аа. Могоо 3 хуваасан ч гүрвлийн дайтай. Монголыг 3 хуваахад гүрний дайтай гэж. Тийм ээ. Ямар гоё үг вэ? Энэ бол одоо үнэхээр үнэн хэлж байгаа шүү дээ. Могоо 3 хуваачхад бүр хамгийн багтаа гүрвлийн дайтай байна шүү дээ. Монголыг 3 хуваачхад одоо 3 байтугай 6 юм ингээд байж байдаг байна. Тэгэхээр монголчууд энэ түүхэнд байгуулсан хамгийн гарамгай гавья гэвэл нэгдүгээр энэ нүүдлийн соёл иргэншлийг бол дэлхийн хуурай газрын ихэнх хэсэгт нь бол хүргэж тараасан. Нөгөө талаар бол одоо хамгийн агуу их гавья нь бол энэ Европ Аз гэдэг чинь өнгөрсөн цагт хоёр өөр юм шиг. Тэнгисийн хоёр талд байдаг одоо усны хоёр эрэг шиг. Хизээч нэгтэйг нийлдэггүй уулын хоёр оргил шиг байсан. 13 дугаар зууны
энэс цааш энэ тэнгисээс цаашаа газар байна уу юу гэж тийм ээ. Европын хүн бол тэр зүүн нар манддаг зүг рүү харахаар тийм ээ. Гэтэл дорн дахны хүн бол Каспийн тэнгист хүрээд энэс цаашаа газар байна уу? Өөрөөр хэлбэл хэн энэ мэдэх. Тэнд ямар хүн амьдардаг, юу иддэг, юу боддог. Одоо яаж аж төрдөг гэдгийг огт мэдэхгүй. Ямар царайтай, ямар зүйлстэй, ямар хэлтэй хэнч ийм одоо хөмөрсөн хоёр тусад нь дагуу хөмөрсөн юм шиг байсан энэ одоо тасархай солонгод энэ байдлыг гэтэл төв нь бол нэг юм шиг. Европ Аз хоёр чинь нэг төв. Баруун хэсгийн нар шингэдэг хэсгийн Европагийн наран ургадаг хэсгийн Аз. Тэгэхээр энэ хоёр чинь нэг юм байна шүү дээ, тийм ээ. Адилхан хүн амьдрдаг юм байна шүү дээ. Адилхан бас морь унддаг юм байна, сэлэм далаадаг юм байна, хүн алддаг юм байна, хүний юм дээрэмдэж авдаг юм байна. Гэдгийг чинь анх монголчууд дэлхийн ертөнцид бол тунхаглан зарлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ соёл иргэншлийн солилцоо, тийм ээ. Соёлын солилцоо гэдэг нэг агуу юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр дорн дахны тэр хүн бол одоо хятад хүн гэдэг чинь агуу сайхан торг дурдан хийд юм байна, тийм ээ. Тэр эртний грек ромын үед шүү дээ. Гэтэл тэр улсууд чинь бас өөрийн шашин суртахуунтай бас тэр Европын одоо тэр эртний соёл тийм ээ. Европын эртний соёл грек ромын үеийн соёл тэр Очин цагийн Ром одоогийн Италийн тэр сэргэн мандалтын үеийн тэр агуу их одоо урлаг урам гэдэг. Энэ бүх юм тэр хүн тийм юм хийж чаддаг юм байна. Энэ хүн ингэдэг юм байна. Тэгээ энэ хоёрын хоорондоо болвол огт нэгээ мэдэхгүй танихгүй тийм юм байна ч гэж зүудлэхгүй байсныг энэ чинь адилхан л хүн юм байна тийм ээ. Адилхан л хоёр хөл дээрээ явдаг юм байна. Хохмоо долгоотой юм байна. Бас шуналтай юм байна. Бас торг дурдан өмсөх санаатай юм байна. Алт мөнгөөр гангардаг юм байна тийм ээ. Хаад нь бол хамгийн сайхан охид хөөхнүүдийг өвөртөлдөг юм байна энэ төр гэдэг чинь хүний амьдрал юм тийм ээ. Тэгэхээр энэ бүхний чинь холбож хэлхэж, тайлбарлаж, зааж зурж өгсөн энэ монголчуудын энэ гавьяа бол гарамгаа гавьяа. Тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ чинь 90-100-ыг холбосон, тийм ээ. Хоёр гүрэн улсыг холбосон, хоёр твийг холбосон. Хуурай газар одоо энэ тэнгис далааг холбосон. Тэгэхээр энийг чинь бол баргийн одоо үндэстэн ингэж хэцүүлдэг. Тэр үед ямар онгоцоор нисэх биш. Ямар гар утсаар ярих биш. Вагон суугаад явах юм биш. Ядахтан дугуунаад ганцхан тэр байгалийн тэр 10,000 км газар мороор тийм ээ. Бүтэн жил явж тэр Памирийн их одоо цас зориглуудыг давж тэр Кракомын их элсэн цөлийг баталж тэр Амударья морин Сэрдарья мориныг одоо тэр мөрөн гол тийм ээ. Усан онгоцоор гарах үе гэж мөрөн голыг мордын сүүлнээс чирэгдээд нөгөө ямааны толгон дээр хиттэл гарсан байдаг л да. Энэ бол одоо ном судар дээр тодорхой гэж хэлсэн. Тэгэхээр монгол хүний тэр нэг тийм таруухан даа гэж би бол тэгж ерөөсөө тэгж боддоггүй, бодохыг хүсдэгчгүй. Өнөөдөр гэдэл хар тийм ээ. Дэлхийн томоохон аж үйлдвэр хөгжсөн, иргэншсэн энэ барууны ертөнцид гадаад далайн цаана бол тэр хамгийн хүчрхэг орчин үеийн програм зохиодог энэ том компаниудад одоо удирдлаганд нь орж ажилладаг чинь монгол залуучууд. Одоо энэ дэлхийд дахинд одоо энэ бид нар өнөөдөр ингээ харж байна. Сумын бүхэд тийм ээ. 10 жилд монгол хүнээс өөр хөөгүй чи бүх дэлхийн хүн тийм ээ. Бас мэдээж хэрэг хүн одоо тэр спорт гэдгээсээ гадна энэ чинь бас нэг бизнес. Тэгэхээр энийг бол тийм ээ. Тэр чинь хамгийн булчинтай хүн монгол. Бас хамгийн хэндэж хологдохгүй сайхан одоо ийм хүчрэх мозгтой хүн бол монгол. Өөрөөр хүн өөрөө нь тийм эрдэн шиг, алт эрдэн шиг байгаад алт эрдэн шиг юм чинь тэрний одоо өндөрлөгтний түүхэнд оруулсан хувь хандив тэр байгуулсан грамгаа гавьяа болвол мөн л одоо тэр алт эрдэн мэтэд дэлхийн түүхэнд бол ийм одоо гэлтганж байдаг. Тийм учраас манай монголчууд бол хүчрхэг бөгөөд агуу их үндэстэн. Мэдээжийн хэрэг энэ манай монголчууд бол одоо нэг үе доройтож буурч мандаж мөхөж явна гэдэг чинь үндэстэн байдаг хүний ясан шүү дээ. Хүн хүртэл бас нэг тийм ээ хэцүү хэдэн сарыг туулдаг ч юм уу, хэцүү хэдэн жилийг ардаа орхидог ч юм уу. Нэг хүн гэхэд тийм байх чинь бүхэл бүтэн үндэстэн угсаат нь супер угсаат нь чи юу истой болдог. Би одоо ингэж боддог юм л да. Би одоо яг миний бодол тэрнээс биш одоо шинэ ухаанаар нотолцсон юм биш. Манай монголчуудын нийт монгол туурхтны дахин сэргэх, дахин мандах ийм 90 цаг бол нэг нь ойрхон ирсэн. Би харин сая энэ монгол туурхтны 100 эрхэм гээд нэвтрүүлгийг одоо хэдэн жил явж байна да. Сүүлийн үед өвөр монголчуудаас бас гарамгаа нэртэй хүмүүсийг оруулдаг болсон. Энэ бол их зөв зүйл.
Монгол дуургатан гэхлээр чинь манай 3 сая хүн биш үү? Бүх дэлхий дээр байгаа монголчууд өөрийгөө монгол гэж боддог. Судсанд нь монгол цус урсдаг бүх хүн бол монгол дуурай. Тэр учраас би одоо бодгүй энэ одоо сүрхий овоо шүү дээ, тийм ээ. Тэгээ бодохоор би монгол хүнийг хамгийн хүчрхэг угсаатан. Тэр хүчрхэг угсаатан болвол бие биенээ үргэлж харж, үргэлж одоо нэгэнтэй нь одоо уулзвал мэдтэй холоос болвол одоо нэг боддог. Хүнд цагт нь болвол хамт зовндог. Баярын хамтдаа хуваалцдаг. Ягаад гэвэл бид чинь нэг одоо угсаатан, үндэст, хэлн адил, соёл нь адил, бодол нь адил, хүсэл нь адил. Тэр учраас энэ дэлхийн олон одоо энэ өнөөдөр дэлхий дээр чинь 200 гаруй тусгаар улс 2000 гаруй тусгаар үндэстэн байна шүү дээ. 2000 гаруй үндэстэн дотор энэ нэг хэдэн халдар арваа шиг монголчууд бие биенээ гэхгүй юм бол энийг гэх үү дээ. Тэр учраас би энэ танаа нэвтрүүлэгч гэсэн энэ одоо монголчуудын энэ эрхэм үйлсэд бол бас одоо их хөв нэмэр оруулж байгаа. Зүг зүйтэй гээд би өөрөө хөрөөд ирж байгаа юм л да. Тэрнээс биш надад энэ тэсээр явах зав цагч байхгүй л байна л да. Та их гоё зүйлийг хэллээ. Нэвтрүүлэг дуусаад байна л да. Тэгээ би энийг одоо сайхан оргил үг хэлээд л үр дүн гаргаад л ингээ ярих гэсэн чинь энэ таны хэлсэн шиг сайхан одоо оргил үг бол надад байхгүй гэж ингэж бодож байна. Хоёлаа тэгээд энэ удаагийн энэ цувралынхаа ихний дугаарыг өндөрлөе. Ер нь бол бид бүхэн одоо энэ дэлхийн монголчууд гэдэг танин мэдхийн одоо цуврал нэвтрүүлгийг олон хүн сонсоосой. Бүр сонсохдоо шимтэн сонсож нэгийг мэдэж хоёрыг ухаараасаа гэсэн ийм одоо хүсэл зоригоор хийж байгаа. Тийм учраас бид энэ нэвтрүүлгээ зөвхөн одоо радиогоор явуулаад зогсохгүй. Бусад одоо Facebook, YouTube-ийн хуудасууд дээр та бүхнийг хүртэл болгоно. За тэгээд мөн одоо өвөр Монголын бидэнтэй хамтардаг талын дуу хоолой радио маань мөн өөрийнхөө одоо энэ сувг WeChat гэдэг одоо нэг тийм сайхан олонний бас нэг сайхан уулздаг ийм интернетийн одоо ийм ертөнц бий болсон. Тэгэхээр эндээ бас манай нэвтрүүлгийг тавинаа. За тэгээд таньда маш их баярлалаа. Хоёлоо бас олон дугааруудаар сонсогчтойгоо хамт байх учраас та ийм хэлэх гээд л сэтгэл оволцоод байх шиг байна. Нэг юмыг би бас энэ танаа уншигчдад, танаа бас манай уншигчдад нэг зүйлийг би энд бас зүгээр одоо анхааруулж хэлчихье гэж бодож байна л да. Энэ болвол манай энэ дэлхийн монголчууд гэдэг цуврал нэвтрүүлгийн малгай нэм шүү. Зөв. Тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ оршил, эхлэл. Тийм ээ. Тэгээ энэ болвол эхлэлээс нь тайлал хүртлэх хичнээн ч одоо удаагийн нэвтрүүлэг явах байх. Биднүүд одоо нийт монголчуудаар ингэж малгай тавьж эхлээд орон газар байгаа монголчуудынхаа тухай сонссон, дуулсан, уншсан, ойлгосноо дараа ярих болно. Харин эрхэм сонсогчдод, манай нэвтрүүлэг сонсогчдод болвол манай энэ бид хоёрын ярьж байгаа яриаг сонсоод эргэж бидэнтэй холбоо барьж болсон болоогүйг нь бас хэлэх юм болвол одоо бид их талархалтай хүлээж авахар байна гэдгийг энэ дашрам бас хэлэх хэрэгтэй. 45 24 44 манай радиогийн утасны дугаарыг би энэ дашрам бас хэлье. За мөн манай радиогийн одоо хаяг дээр болон Facebook-ийн одоо сэтгэл бичдэг энэ хэсэг байна. За ингээд бүх одоо холбогдож болох арга хэрэгслүүдийг бид одоо та бүхэнд нээлттэй байлганаа. Бидэнтэйгээ хамт байж бидний одоо энэ нэвтрүүлгийг бас олонд хүргэх ийм санаа дэмжиж яваарай гэж ингэ сонсогчдоосоо хүсье. За та бүхэн талын дуу хоолой радиогийн их мэндийн хөөрөг хөтөлбөрийн хүрээнд дэлхийн монголчууд хэмээх одоо цуврал нэвтрүүлгийн эхний дугаарыг сонслоо. Энэ нэвтрүүлгийг манай радиогийн хамт сэтгүүлч, судлаач, орчуулагч, Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн Сүрэн Жуугаа маань хамт байлаа. За ингээд дараачихын нэвтрүүлгээр уулзъя гэж сонсож байна. Та бүхэн их Монгол улс байгуулагдсны 810 жилийн зориулагдсан дэлхийн монголчууд танин мэдхийн цуврал нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч сонслоо.